Сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань үнэхээр бас онц ноцтой, хүний санаанд багтамгүй хэрэг байгаа. Тэгэхээр та бүхэн хэрэгээ дуустал нь сонсоорой гэж хүсье. Ингээд шүүгдэгчийн хувийн мэдээллээс хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Эргэл нь 1987 онд Хөдөө орон нутагт төрсөн, хэрэг үлдэх үедээ 33 настай байсан. Бүрэн дунд боловсралтай, гэмт хэрэг үлдэх үедээ хуваарай гар утас худалдаа засвар ажиллаулдаг байсан. Урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй нэгэн байжээ. Түүний холбогдсон хэрэгээс дуртахад тэрээр 2020 оны 5 дугаар сарын 1-ний 20 цагийн орчим өөрийн төрсөн хүүхдүүд болох 11 настай охин мөн 4 настай ихэр хүүгүүдийн дэргэд өөрийн эхнэрээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг 6 удаа хутгаалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ гарсан харамсалтай хэрэг гинэт нэг өдөр бий болсон зүйл байгаагүй. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад талигач эмэгтэй болон түүний нөхөр оргил нарын харилцаа хэдэн жилийн турш хардалд үл ойлголцлоор дүүрэн байсан байна. Талигач ойр дотны хүмүүстэй нөхөр нь байнга хардаж цахим хаяг руу нэвтэрч өмнөөс нь хүмүүс рүү зурс бичдэг байсан тухай ярьж байжээ. Мөн энэ байдал болон гэр бүлийн доторгүй харилцаанаас болоод хамт амьдрах итгэлгүй болсон тул гэрлэлтэд туслуулах хүсэлтэй байгаагаа ч хэлж байсан аж. Мөн энэ байдлаас гадна оргилын эхнэртэй удаа дараа байнга гар хүрч хүчирхээлдэг байсан нь түүнийг хамт амьдрах итгэлгүй болгосон тул эхнэр нь гэрлэлтэд цуцлуулах хүсэлтэй байгаагаа хэлж байсан аж. Хэрэг болдог өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр талигачтай түүний ээж нь уцаар ирсэн. Тэрээр дараах мэдүүлгийг шүүхийн хэлцүүлэгт өгсөн. Би 3 охинтой, 1 хүүтэй. Талигач нь миний отгоо охин байсан юм. Би охиныгоо маш сайн мэднэ. Миний охин тийм догшин, ширүүн, муухай аштай хүн гэж бодохгүй байна. 2 ихэр хүүхэд гарснаас хойш миний охины амьдрал там болсон юм. Нэг удаа энэ 2 зулбусгаа нохоод хайж өг гэж хэлж байсныг нь надад хэлж байсан. Би тухайн үед нь яах нь вэ хөөрхий, болохгүй бол болохгүй даа гэж байсан. Дутуу төрсөн энэ 2 ихэр хүүхдийг төдийгөөс өдий хүртэл салахгүй явсаар хөлийг нь газарт хүргэсэн юм. Оргил нэг их дөлгөөхөн зантай хүн биш гэж дүгнэдэг. Би сая 2 сард Ходоодны хорт авдраа авахулахад миний охин надтай хамт эмнэлгээр явсан. Тэгэхэд 3 хүүхэдтэйгээ үлдэхэрээ маш их бочимддаг. Бичлэг дээр хүртэл бүгдийг чинь удмаар нь наална, пиццанаар, нохоонууд гэж хараасан бичлэг хүртэл лээдэг. Миний охины бие нь их жижиггэнч, бэлчээр нь том, хуйлч хүн байсан. Оргилын хажууд хүнтэй харьцах, яаж амьдрахыг зохицуулдаг. Миний охин гэр орноо гоё болгохын тулд 18 сая төгрөгийн зээл авсан. Гэрээ ингээд гоё засах юм бол миний нөхрийн сэтгэл санаа тайвшрах байх гэж ярьдаг байсан. Энэ зээлээ түлж дусаад гэрээ янзалж, нойлынхоо асуудлыг шийдэхин тулд хамтран зээлдэгчээр гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн. Би хүүхдийнхээ ясыг өндөлцүүлж хаан банкыг хохирохгүй гэсэндээ зээлийг нь түлж байна. Бид нар хүнээс гуйх амьдралтай хүмүүс биш шүү. Өвгөн бит хоёр эднэрт тусалдаг болохоос нэг хоолны махгүйж байгаагүй. 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр эхрүүдийн баяран байна гэж 16 цагт ярьж байсан. Миний охин бол шүн задуулж өдөр нь ажил хийдэг байсан. Би унтаж чадахгүй шүн босоод утас руу залхахаар утас нь холбогдохгүй байхад өглөө нь яриад. Миний охин өчигдөр яасан бэ? Задуулсан юм уу гэхэд тийм ээ ээжээ. Охиндоо битгий санаа зов. Одоо ажилд явлаа гэдэг байсан. Миний охин тийм ч муухай аштай хүн биш. Би 16 цагт уцаар ярихад үр хүүхдээ усанд оруулж яасан. Би миний охин хурдан наанасаа яваа гэхэд оргил хот явсан. Өнөөдөр хүүхдүүдтэй гой хоол хийж өгнө гэж баярлаад явж яасан. Оройн над руу уцаар ярихад би охиныхоо цогцыг авах нь л дээ гэж утсан. Хүн харахгүй сэгэлсэн охиныхоо цогцыг харсан. Би маш их гомдож байна. Би охиныхоо 3 хүүхдийг том болтол нь эрүүл амьд байх ёстой гэж бодож байна. Би юугаач хайрлахгүйгээр хөлийг нь дөрөнд, гарыг нь ганцганд төлөвшүүлж өсгөнө. Танаа 13 жилийн амьдрал хүүхдүүдийн минь нэрдэг зүйл ална, пицца, дэвсэд нислаад ална гэж 2 сар сонслоо. Ингээд хоолойг нь нотлоод алчихъя гэж гүүхэлдэний хоолой руу хутга шааж байна. Энэ хүүхдүүдийн амьдрал ийм л байна. Би 3 сар хамт байж одоо төлөвшүүлж байна. Би өөрийн хүүхдийг буруутай бол хүний хүүхдийг ялгалгүй хэлдэг шудрах хүн. Одоо сэтгэл зүйчтэй уцаар яриулдаг, уулзуулдаг. Том охины хувьд бол галзуурлын байдалтай л байна. Хичээлдээ явахгүй бүх зүйл дээр зөрөөдөл суудаг. 2 ихрийн хувьд бол гүлээсэн байдалтай л болсон. Нүдэнд нь бүх зүйл харагдаж байгаа юм шиг. Нөхцөл байдал бол хүн дагаа гэх мэдүүлгийг өгсөн. Энэхүү мэдүүлгээс харахад талигач нь нөхөртөөгөө бол хамт байхгүй тустай газар байсан бэлээ. Тэгээд хэрэг болдог өдөр нь гэх юм бол нөхрийгөө хот руу явчихсан тэ байхгүй байна гэж ойлгоод гэртээ очиж хүүхдүүдтэй хоол хийж өгөхөд байжсэн нь тэр юм байлээ.
Одоо харин энэ хэргийн хамгийн чухал гэрч болох насан туршаагүй дөнгөж 11 настай охин болох уянгийн мэдүүлгээс болсон үйл явдлын талаар сонсъё. Тэгээд энэ бол мэдүүлэг бол үнэхээр сэтгэл өвдгөм мэдүүлэг байсан. Ингээд бүгдээрээ мэдүүлгээс нь сонсцгоё. Би ээж хоёр дүүгийнхээ хамтаар гэртээ байж байхад ээж биднэрт хоол хийж өгөх гээд манай гэрт мах байхгүйсэн. Тэр үед манай гэрт учирлагч байсан. Манай ээж дэлгүүр орж мах авахаар яваад дэлгүүрээс мах, өндөг, талах аваад гэртээ ирсэн. Тэгээд хоол хийх гээд байж байхад манай аав гаднаас орж ирсэн. Тэгээд аав гэрт орж ирээд ээжийг гэрээсээ хөөгөөд дэлгүүрээс авсан юмнуудыг нь гаргаж шийдээд исэн. Тэгээд аав учирлагчид бид 2-5 минутын морин гарч бай гэж худлаа хэлээд байсан. Тэгсэн чинь учирлагч гарахгүй гэсэн чинь гар гээд түлхээд исэн. Мөн намайг бас гар гээд түлхээд исэн. Ингээд учирлагч хашааны гадна гараад машиндаа суусан. Тэгсэн чинь гэр дотор аав ээжийг зодоод галтгооны өрөөнөөс олон хутганы жижиг хутга бариад дайраад исэн. Тэр үед манай хоёр дүү айгаад уйлаад би бас айгаад уйлсан. Тэгсэн чинь аав ээжээс энэ байшинг өг эсвэл 20 сая төгрөг өг гэдээсэн. Мөн жижиг хутга бариад ээж рүү дайрч байгаад надаас уучлахгүй гэсэн чинь ээж зөндөө олон удаа уучлаарай гэдээсэн. Тэгээд аав жижиг хутгаа галтгооны өрөөнд оруулж тавиад том хутгийг нь аваад хойд рүү оронгууд ээж гэрээс гараад ааваас цутагаад гүйсэн чинь аав араас нь хутга бариад гарчгүйгээд яг хаалгаар гарах гэж байхад түлхэж унгаад ээж газар унсан чинь үснээс нь зулгаагаад газарч ирээд хашаанд оруулаад гадна хаалгаа хаагаад ээжийг газар хөвтөж байхад аав хоёр гарыг нь урд нь барьж байгаад гэдэс хэсэгт нь 2 удаа хутгалсан. Дараа нь аав ээжийн хоолойг хутгаар зүсээд исэн. Тэгсэн чинь ээж хөдлөхгүй болсон байсан. Би яг хутгалах үед нь хажууд нь хараад зогсож байсан ба би тэр үед ааваас гуйж байна болооч гэж хэлэхэд аав болохгүй байсан. Тэгээд аав ээжийг хутгалсан хутгаар гаражийн урд очиод өөрийнхөө хоолойг зүсээд исэн. Манай хоёр дүү бас айгаад уйлаад гэрт байж байсан ба амбарын хаалгаар хараад зогсож байсан. Манай аав ээжийг байнга зоддог. Тэгээд ээж цагдаа дуудах гэхээр утсыг нь аваад эвдээд идэг. Аав өдөр болгон манай ээжийг зоддог. Аав PUBG тоглоом тоглоод шүн унтахгүй тоглож байгаад үүрээр биднийг унтаж яхад ээжийг босгож ирээд зодоод идэг их. Үнэхээр хэцүү сонсоход тийм цаанаалт ингэ сэтгэл өвдсөн мэдүүлгийг 11 настай жоохон хөхөд өгсөн. Харин 11 настай охины мэдүүлэгт учрал гих эмэгтэй гарч байгаа. Энэ учрал гэдэг эмэгтэй нь болохоор талигаач эмэгтэйгийн найз бөгөөд тухайн өдөр бол хэргийн газар байсан байгаа. Тэгээ бүгдээрээ учрлын мэдүүлгээс сонсоод бас тодорхой хэмжээний яг тэр өдрийн дүр зургийн ойлголтыг авцгаая. Тэрээр хэлэхдээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний орой 18 цаг 49 минутанд гэрлээ над руу залгаад миний найз охинчоос ирсэн үү? Сэрсэн бол гэрт хүрээд ирээ гэсэн. Уул нь бид нэр хүүхдүүдтэйгээ хамт тэдний гэрт хонох гэж байсан юм. Тэгээд гэрээсээ гарахдаа найз руугаа залгаарай. Найз нь дэлгүүрээс бокс савн захин шүү гэж хэлээд уцаад тасалсан. Тэгээд тэнэлэн байж байгаад ойролцоогоор 19 цаг өнгөрчихсөн байхад над руу ахиж залгаад найз нь таксинд суугаад явж байна. Гэрт гурил будаа авах гэж гарч байхад оргил надтай зөрөөд гэрлүү ороод ирсэн. Чи гэрт ирээд хэрэггүй. Найз нь өөрөө хүрээд очие. Оргил автомашингүй явж байна. Би таксинд суучгсан явж байна гэсэн. Тэгэж ярьж хаад гэрлээ удаагүй манай гэрт орж ирээд хоёлаа манай гэрлөө хамт явъя. Найз нь гэрээс зүнхээ хүүхдүүдээ авъя гэсэн. Тэгэхээр нь би тгий гэж хэлээд өөрийн 4 настай охиноо хувцаслаад гэрлээ манай охин бид гурав хамт миний автомашинтай гэрлэгийн гэрт очсон. Тэгээд гэрлээтэй цуг тэдний гэрт нь очиод оргил 3 хүүхэдтэй байсан ба оргил там өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан. Тэгээд оргил сайн уу гээд надтай мэндэлсэн. Тэгсэн гэрлээ галтгооны өрөөний хүрэгч рүү очиод хоол хийх гээд мах гаргаж тавихад оргил гэрлээ дандаа. Чи хоол хийх шаардлагагүй. Чи зүгээр хүүхдүүдээ аваад явчихаа. Би гэртээ байж бай гэсэн. Тэр үед нэх уурлаж маргаа үүсгээгүй. Оргилийн дуу хоолой өнгө намуун байсан. Тэгсэн гэрлээ оргил хандан би ядаж хүүхдүүдтэй хоол хийж өгье гэж хэлсэн чинь оргил гэрлээ хандан хоёлаа ярилцъя гэж хэлээд надад хандаад учирлаа. Миний найз гараад ижээ гэсэн. Тэр үед нь би тэдний гэрийнх нүдэнд зогсож байсан тул өөрийн 4 настай охиноо аваад оргилийн гэрээс гарсан. Намайг гарахад гэрлээ надад хандан миний найз битгий яваарай. Гадаа хүлээж агаарай. Найзын цуг явна шүү гэж хэлээд надад гар цөнхөө өгөөд гаргасан. Тэгээд би тэдний гэрээс гараад хашааныхын нүүдэн дээр автомашиндаа сууж байхад оргил гэрлээ хоёрын том охин уянгаа гэрийнхээ хашааны хаалгаар ойрлоод чарлаж гарч ирээд учирлаа аав ээжийг алчглаа туслаарай гэж хэлээд гарч ирсэн. Тэгэхээр нь би юу болчихвоо гэж хэлээд өөрийн охиноо автомашиндаа ганцаараа үлдээгээд уянга дээр очиод тэрч авсан чинь уянгаа надад хандаа
Ана тэрийг хараа аав ээжийг алчглаа гэхээр нь би хашааных нь хаалгаар шагаагаад хартал хашааны хаалганаас 5-6 орчим алхмын зайтай газарт гашаан дотор гэрлэгийн гаран цус олчихсон. Ямар ч хөдөлгөөнгүй зүүн гар талаараа хөвтөж ясан. Гадаа харанхуй болоогүй гэгээтэй байсан учраас би харсан. Тэгээд оргил руу хальт харсан чинь автомашиныхаа гаражийн ойролцоо байсан. Ямар ч байсан оргил байгаа харагдсан. Зогсож сууж байгаа болон гартаа юу барьсан талаар хараагүй. Би гэрлийг хараад шоконд ороод хашаа руу нороогүй шууд буцаад автомашин руу очиж гэрлэгийн төрсөн ихч рүү залгаж уянгаа орилжуулаад би харна очисон чинь оргил гэрлийг хутгалжсан юм шиг байна. Та цагдаа эмнэлэг дуудаад хурд ир гэж хэлсэн. Тэгээд гэрлэгийн ихчийг нэртэл би автомашинаасаа гараагүй уянгаа уйлаад хашаандаа зогсоод байсан. Би уянгааг дуудсан боловч би ээжийнхээ хажуутай байна. Хурдан түргэн дуудаач гээд уйлаад байсан. Тэр үед би ориглыг гэрөөсөө хараагүй хашаа руу ч ороогүй юм. Гэрлэгийн ихч найзтайгаа хурд ирсэн. Тэгээд цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа ирсэн. Тэр үед нь ч би автомашинаасаа буугаагүй. Гэрлэгийн ихч миний автомашинд гэрлэгийн 3 хүүхдийг аваад ирсэн. Би хүүхдүүдийг нь аргацсан боловч орилтоод байсан. Манай охин хүртэл дагаж уйлаад бөө юм болсон. Би ганцаараа хүүхдүүдийг тайвшруулах гээд дийлээгүй. Тэгээд цагдаагийн ажилтан шинжээч нар ирсний дараа би гэрлэгийн хүүхдүүдийг гэрлүүгээ авч явсан. Гэрлэгийн ихч надад хандан чи 3 хүүхдийг өнөөдөр гэртээ аваад хонуулчих гэсэн юм. Намайг автомашинд байхад оргил гэрлэнэр гэрээсээ гараад хашаан дотор байх нь надад харагдаагүй. Учир нь тэдний гэрийн хашаа нэлээд өндөр блокон хашаатай юм. Хашаан дотроо хэрүүл маргаан болсон эсэг талаар надад мэдэгдээгүй. Оргил угаасаа арх удгүй юм байна лээ. Тэр надад лав сохтуу гэж харагдаагүй. Тэгэж ажиглагдаагүй. Талигачийн хувьд эрүүл сарвал арх уугаагүйсэн. Би тулгаа гэдэг хүн танихгүй, харж байгаагүй. Дээр яг хизээ гэдгийг санахгүй байна. Манай гэрт оюу хулан бид 3 байж байгаад гэрлийг дуудаад ирээд хоол идэх гэсэн чинь гэрлээ ажил дээрээсээ манай гэрт орж ирээд хоол идэх гээд сууж байхад оргил орж ирээд гэрлийг чи хизээ орж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд бүгд хоол идээд сууж байхад оргил гэрлээд чи одоо гэртээ ирээ. Учир зүгээ олъё гэж хэлсэн. Тэгэхэд гэрлээ оргилд үгүй би очихгүй. Элдв янзын зан гаргаад байхаар чинь яаж очдөг юм гэсэн чинь оргил гэрлээд яасан тэр тулгаа чинь чамайг хүрээдэр гэдэг нөө гэж хэлж байсан. Тэгэхэд л тулгаа гэж нэрийг анх удаа сонссон. Гэрлээ биднэрт тулгаа гэж огт ярьдаггүй. Оргил гэрлээд чи цагдаад өгсөн гомдлоо буцаагаад авчих гээд гуйж ясан. Тэр хоёр цагдаа дээр гэр бүлийн асуудалтай байсан юм шиг байлээ. Тэгээд шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байгаа гэж хоёулаа ярьж байсан. Хоорондоо гэр бүлийн хардах, сэрдэх маргааны асуудал байдаг юм шиг байлаа гэх мэдүүлгийг өгсөн. Энэхүү мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч нь хохирогчийг үргэлж мөнхийн тарамталдаг, мөн харддаг, цотддаг байсныг хүмүүс ол гэрчилж ярьж байсан. Тэгээд тухайн үед хохирогчид хууль эрх зүйн зөвлөгөө өгч байсан цагдаагийн албан хаагчийн ярианаас та бүхэнд хүргэе. Тэрээр хэлэхдээ 2019 оны 8 дугаар сард хохирогч өөрөө цагдаагийн байгууллагад ирж гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлтэд цуслуулах асуудлаар зөвлөгөө авч ирсэн. Ингээд дудалгүй нөхөртэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шалгаж материалыг прокурорт хүргүүлсний дараа шүүгээс түүнийг 7 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэрийг гаргаж ирсэн. Талигаач нь мөн хууль хяналтын хүмүүстэй харахтаа өөрийг нь байн харддаг, цахим хуудсанд нь зөвшөөрлгүй нэвтэрж өөрийнх нь өмнөөс бусад хүмүүстэй янз бүрийн зүйл бичдэг талаар хэлж байсан. Мөн энэ хардалт нь нэг удаагийн асуудал биш бөгөөд харин сүүлийн 2-3 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн гэж тухайн үедээ ярьж байсан байна. Ингээд гэр бүлээ цуслуулах шалтгаан бол энэ хүнтэй ол цаашид хамт амьдрах итгэлгүй болсон хүүхдүүдээ аваад гэрлэлтэд цуслуулмаар байна хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж тухайн үедээ тусламж авч ижээ. Талигачийн нөхөр болов шүүгдэгч ориглыг одоо мэддэг ойр дотны хүмүүсийн бол яриагаар бол оригл нь багаасаа тайван даруй зантай хүн байсан гэж ярьжсэн. Түүний бас нэг ангийн найз нь бол түүнийг тодорхойлохдоо оригл нь хүүхэд ахтаа дуу цөөтэй спортод сонирхолтой ажилсаг нэгэн байсан. Мөн сургууль сурч байхад нь аав нь нас бараад ээж нь олон хүүхдтэйгээ ганцаараа түүнийг өсгсөн. Ингээд шүүгдэгчийг ээж нь бол илүү их анхаарч хүмүүжүүл өсгдөг байсан хэмээн хэлсэн. Тэгээ мөн түүний найзын хэлснээр л уур уцаар багтай хэрүүл маргаан өдөөдгүй хүүхэд байсан хэмээн ярьсан. Харин шүүгдэгчийн гэр бүлийн талаар мэддэг хүн ярихдаа анхандаа тэдний гэр бүл нь эв найртай амьдрал ахуйн боломжийн байсан ч сүүлийн 1 жилийн хугацаанд нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй дотн харилцаатай болсон гэж харддаг болсон. Үүнээс хойш тэдний харилцаа эрс муудаж бүр салах хэмжээнд хүрсэн хэмээн ярьсан. Гэсэн ч 2020 оны 1-р сарын эхээр гэртээ ураад тэд нар хамт хоолсон байна. Тэгээ тухайн үеийн байдлаас нь харахад бол гэр бүл бол эргээд эвлэрсэн мэт харагдсан.
Гэвч энэ байдал нь бол удаан үргэлжлээгүй. 2020 оны 3 дугаар сард Талигач нь гэрлэлдээ цуцлуулах хөрөгдлийг шүүхэд өгсөн байна. Одоо харин энэ хэргийг үйлдсэн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. Шүүгдэгч оргил нь дараах мэдүүлгээ өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр маань такси дуудчихсан. Зөрөөд гараад явсан. Гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал удалгүй эхнэр маань Учрал гэдэг найзтайгаа орж ирсэн. Тэгээд орж ирсэн цагаас эхлээд л 9 бусаар хэлж хэрүүл өдөн дайрч давшлаад байсан. Би Учрал гэдэг найзаас нь санаа зовсон доо. Хүүхдүүдэн айчглаа. Жаахан зөөлөн яра. Хойлоо ганц хоёр үг солиё. Учрлаа. Миний найз төр гарч бай. Хүүхдүүдээ цаад өрөөндөө ороод байж бай гэсэн. Тэгтэл над руу дайрч давшлаад байсан. Би яагаад над руу орилж чарлаад байдаг юм бэ? Хэрүүлэхгүй ярилцъя. Яагаад уурлаад байгаа юм бэ гэж иймэрхүү зүйлэл ярьсан. Харин намайг чи өрн үхвэж тэр пэшиг ээжийнхээ араас үхэх гэж хэлсэн. Би чи арайч ингэж хэлж болохгүй. Ээж маань өнгөрөөд удаагүй байхад арай ингэж хэлж болохгүй гэж гуйсан ч над руу дайрч түлхээд би энд цагдаа шүүхээр танил ихтэй хүн шүү. Чамайг яасан ч чадна гэж хэлэхээр нь би болохгүй. Бити ойрлоотой. Хойлоо хэрүүлэхгүй ярилцъя. Болохгүй бол болиё гэж хэлсэн. Тэгсэн ч над руу тэр иршээрээ дайрч хэлэхгүйгээр хэлээд харна. Би сүлдээ за болиё. Чи явчих. Би хүүхдүүдтэйгээ хоолоо хийж идье гэж хэлсэн. Тэгээд гарч яваад эргэж орж ирэхэд дахиад л дайрч доромжилсан. Би сүлдээ явчих гэж гуйсан. Тэр хооронд намайг түлхэж арай дэндүү байсан юм. Тэгээд л нэг мэтгэд тийм зүйл болсон. Нэг л мэтгэд би ихнэрээ алсан гэдгийг мэдсэн. Надад маш их хэцүү байсан. Би маш их балмагдаж яасан. Сэтгэл санаа минь чочрон давчидсан. Би яахаа мэдээгүй. Нэгэн тийм зүйл болсон гээд үхмээр санагдсан болохоор өөрийгөө хутгалсан байх гэж бодож байна. Мэдээж 14-15 жил ханилсан. Миний хүүхдүүдийг гаргаж өгсөн ханигаа алъя гэсэн санаа бодол байгаагүй. Эхнэрийн маань гаргасан догшин авир зан тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хормын дотор л болсон. Би үнэхээр өөрийгөө хянаж чадаагүй. Юу босныг ч сайн ойлгоогүй. Зарим зүйлийг мэдчихгүй байна. Өчнөө жил ханилсан. Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж, маш их харамсаж байна. Тэр өдрөөс хойш өнөөдрийн хүртэл цаг минут бүр бодож байна. Заримдаа өөрийгөө ийм зүйл хийсэн гэдэгт ч итгэдэггүй. Надад үнэхээр хэцүү байдаг. Өнөөдөр надад маш хэцүү байна. Би маш их гэмшиж байна. Үнэхээр их харамсаж байна. Миний хүүхдүүдийн нас бага байна. Ийм зүйл болно гэж ерөөсө бодоогүй. Гэнэтэл ийм зүйл болсон хэмээн мэдүүлжээ. Мөн шүүгдэж оргил нь дараах мэдүүлгийг дахин өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ би гэрлээг айлгая гэж бодоод галдгооны тавилга дээр байсан хутганы комноос улаан иштэй том хутга аваад гэрлээгийн араас байшингаас гарсан. Тэгсэн чинь гэрлээ над руу дайраад зууралдаад бид хоёр газар унаад би гэрлээгийн хоолоо руу хутгалсан. Тэгээд баруун сууг орчимд хутгалсан. Тэгээд ямар ч байсан хутгалснаа мэдээд хашаанд байдаг гаражийн урд талын талбай дээр очиж суугаад эхлээд өөрийнхөө хоолойг гэрлээг хутгалсан утгаар хэрцсэн боловч зүсэгдэхгүй болохоор нь тээж хэвлэх хэсэг рүүгээ 2-3 удаа хатгаж хутгалсан. Тэгсэн чинь миний үзүүнээс их цус гараад байхаар нь би тэр газараа хэвтээд өгсөн. Түүнээс хойш ухаан алдсан ба нэг сэрхэд эмнэлэг дээр сэрсэн хэмээн мэдүүлжээ. Ингээд хэрэг болсон газар гэрлэгийн төрсөн гिचэн цагдаагийн албан агч нар хажуу хашааны хүмүүс гээд бүгдээрээ ирсэн. Гэвч дөргөн тусламжийнхан ирэхэд гэрлээ аль хэдийн нас барсан байсан. Шинжээчийн дүгнэлт дээр Талигачин үзүү, хоолой, тээж, уушиг зэрэг амин чухал хэрэгтнүүдэд хурц эртээ зэвсгээр олоудаа хутгалсан байжээ. Мөн гарын хуруу сарванд байсан шархнууд нь халдлагаас өөрийгөө хамгаалах гэж оролцсны үед үүссэн байх боломжтой хэмээн шинжээчимч тэмдэглэсэн. Түүний авсан гэмтлүүд нь бүгд амь насанд шууд аюултай хүнд гэмтэлд тооцогдох бөгөөд Талигачин их хэмжээний цус алдсны улмаас шокнд орж улмаар амьсгал болон зүрх судасны үйл ажиллагаа зогсож нас барсан хэмээн шинжээч хэлсэн. Мөн шинжилгээгээр Талигачин цуснд согтруулах гундааны агуулам шилрээгүй. Харин хэрэг гарсны дараа мөрдөн шилэх ажиллагааны хүрээнд шүүгдэгч оргилд сэтгцийн шинжилгээ хийсэн байдаг. Шүүх сэтгэц эмгэх судлалын шинжээчдийн дүгнэлтээр хэрэг үлдэх үедээ шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдэлийг бүрэн ухамсарлах чадвартай байсан хэмээн тогтоосон. Тиймээс түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийх шаардлагагүй хэмээн үздсэн. Хэрэг талбайтай өөр нэг шүүх эмнэлгийн дүгнэлтээр шүүгдэгчийн өөрийнх нь бийц чуханд гэмтлүүд учирсан нь тогтоогдсон байдаг. Тухайн шинжилгээнд түүний хүзүү болон цагаан мөгөөрсөн хоолой зүсэгдэн нэвтэрсэн, хэвлий хүндийг тутгалж нэвтэрсэн шарах, мөн зөөлгий эдийн цэцэрлэгийн гэмтэл байсан ба эдгээр нь бүгд хурц эртээ, үзүүртэй зэвсгээр үүссэн байх боломжтой хэмээн шинжээч үзсэн. Эдгээр гэмтэл нь тухайн үедээ шүүгдэж ориглын амь насанд аюултай,
Шүүхийн эмнэлгийн англиар ярих юм бол хүнд гэмтэлд тооцогдох хэмжээний гэмтэл байсан байна. Ингээд шүүх энэ хэрэгт суларсан бүх нотлох баримт, гэршүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг нэгтгэн дүгнсэн. Шүүхийн үзнээр энэ хэрэг нэг өдрийн уур бухимдлаас үүсээгүй хэмээн үзсэн. Харин олон жилийн турш үргэлжилсэн хардалт, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, гэрлэлтэд цуцлуулах маргаан зэрэг нь эцэстээ энэ нэмэгнэлд үйл явдал хүргэсэн хэмээн үзсэн. Мөн хэрэг гарахаас өмнө шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас захиргааны хариуцлага хүлээж 7 хоног баривчлагдаж байсан байна. Эхнэр нь цагдаад удаа хандаж салах өргөдлөө хүртэл шүүхэд өгсөн байсан нь хавтас хэрэгт тодорхой үлджээ. Энэ хэргийн хамгийн аимшигтай нь бол энэ бүх хэргийг тэдний 3 хүүхэд өөрсдийн нүдээр харсан явдал юм. Тиймээс энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэлүүлдэж онц харгас сэрсгийн аргаар хүний амьнасыг санаатай хохироосон гэмт хэрэг гэж үзэн шүүгдэж хориглыг гин буруутайд тооцсон. Ингээд шүүхээс түүнд 20 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял илүүлэхээр шийдвэрлсэн байна. Энэ хэрэг зөвхөн нэг хүний амьнас хохироо зогсоогүй ээжигээ алдсан 3 хүүхэд, хайртай хүнээ алдсан гэр бүл, төрөл төрөсөд нь нөхөж баршгүй гар зүлдээсэн хэрэг болсон юм. Хамгийн харамсалтай нь өмнө нь хүчирхийллийн шинж тэмдгүүд олон удаа илэрч цагдаа шүүхэр хүртэл орж байсан ч энэ нэмэгнэлт явдлын төсөөлийг зогсоож чадсангүй. Гэр бүлийн хүчирхийлэл хизээж гэр бүлийн дотоод асуудал байдаггүй. Ихэнхдээ анхны дурамжлал, анхны цохилтоос эхэлдэг бөгөөд үл тоомсорлох юм бол ийм нөхөж баршгүй үр дагаварт хүрч болдгийг энэ хэрэг биднэрт дахин харууллаа. Та энэ хэргийн талаар ямар бодолтой байна вэ? 20 жилийн хорих ялтай санал нэгдэж байна уу? Та санал бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. Урмын үг хэлгээд санал бодлоо комент хэсэгт зөв боловсон илэрхийлдэг. Сонсож та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.